Энэ Эрдэнэ төвүүдийн чинь огт солиорчаагүй өстэй нөгөө авилгач холгааш нар. Сайн надраа нөгөө Эрдэнэ төвүүдээс гаргасан мэдээллийг хүн явуулахаар нь харлаа л да. Тэгсэн чинь бид нар бол тендерийг хууль бусаар зохион байгуулсан. Буудар хичээл төлж биднийг гүтгэлээ. Намаа шүүсэдэд өгнө гинэ. Яасан ичдгүү хар булаанууд хар гажгууд чаа. Гайс донтонгууд чаа. Монгол улсын дээд шүүхийн шийдвэрээр наа тендерийг хууль бусаар зохион байгуулсан гэж нотлогдсон шүү дээ. Тэгээ хууль бусаар сонгон шалгаруулсан компанитайгаа илтэд хууль бус гэрээ байгуулсан чинь би тогтоогоо байхгүй малуудаа би тогтоогоогүй. Монгол улсын дээд шүүх тэрийг тогтоосон байхгүй юу? Дээд шүүх шүү дээ. Та нар чи дээд шүүхээс дээшээ гарчихсан одоо юу гэж мал орохгүй дээ. Нийгмийн шаар шавхрынууд хулгайч нар чинь. Тэгээ дээрэс нь дээд шүүхээс гадна засгийн газрын бүр том тохируулагч агентлаг бахаа да тэр чинь. Хяналт хэрэгжүүлэх газар тогтооцсон. Сангийн хаамчид тогтооцсон та нарыг хулгай болохыг чинь. Би тогтоогоогүй. Тэгээ энэ их бүхий байгууллагууд хамгатай бичгийн баримтыг харуулаад нэвтрүүлэг хийж хахад гүтгсэн бай цагдаад өгнө гэж юугаас солиороод гар эргүү малууд идэрч одоо. Тэгээд энэ хэрвээ энэ Монголд энэ хууль гэж байдаг бол АТ гэж байдаг бол наа шаарнуудыг баривчлаач. Эсвэл хэдэн цааснаас нь цугсалчаад ингээд бас ингээд хулгайг нь хараад ингээд амаа өдөлж байж байгаа юм уу? Үнэхээр ард түмний татвараар айлж байгаа бол наа шаарнуудыг одоо хууль заас арга хэмжээг нь аваач. Ямар ичдэг болгаач одоо идэрч чад.